За сайн байцгаана уу? 9 сарын 6 бичлэгээ хийхээр бэлэн болоо сууж байна. За энэхүү 9 сард бууд гариг маань урагшлах хөдөлгөөнөө хийж байна. Арслангийн ордонд урагшлах хөдөлгөөнийгээд цаашдаа охины орд руу орно. За хүмүүс маань урагшлах хөдөлгөөн, ухрах хөдөлгөөн хоёрыг хойл солихгүй ялгаж сураарай гэж хүсэж байна. Урагшлах хөдөлгөөн гэдэг маань гариг эрхэс маань энергийн хувьд жигд өөрийнхөө ажиллах ёстой потенциалын дагуу ажиллахыг хэлж байгаа юм аа. Дайн тулааны ангараг гариг маань мэлхий орд руу орох юм байна. За тэгээд шин сар 9 сарын 3-ны өдөр тохионо. Бүтэн сар 9 сарын 18-ны өдөр тохионо. За мөн тэгээд хайр дурлалын сугар гариг маань аль хэдийн Жинлүүрийн орд руу орсон байгаа юм байна. За астрологи маань нэг номерт хоньны ордоор эхэлдэг байгаа. Хоньны ордны мандалд нар сартай хүмүүс маань анхаараарай. За бархаас хойд гариг таны юм сурах, ойрын аялал хийх хэсэг дээр явсаар байгаа. Тэгэхээр таны бодол санаа оюуханы хэсэг маш идэвхтэй байна. За энэхүү 9 сард ангараг гариг мэлхий орд руу орсноор таны уур амаг ааш нэлийн хүрэх магадaltaй. Яг тэгэхээр ангараг гариг маань дайн тулааны гариг. За таны амьдралын сэтгэл санаа 50 байдлын хэсэг рүү дайн тулааны гариг ороод ирэхээр нэлийн стресстэй тийм байх магадaltaй харагдаж байна. За тэгээд нар охины орд руу орсон байна. За тэгэхээр нарны энерги таныг маш завгүй ажилсаг байхыг шаардах боломжтой тийм 9 сарыг та эхлүүлж байгаа юм биш үү? За мөн дээрэс нь сугар гариг Жинлүүрийн ордонд байна. За бархаас хойд маань ихрийн орд дээр, сугар гариг маань Жинлүүрийн орд дээр байна гэдэг нь таны хувьд одоо энэ бенефик буюу маш одоо аз одоор ивэдэг гаригууд маань агаар ордон дээр байна. Тийм учраас таныг маш олон хүнтэй уулзуулж, уулзуулж нэлээд сошиал орчин буюу нийгмийн орчинд оруулах тэр хэсэг маш идэвхтэй байна. За хүнтэй үерхэгч байдаг юм. Эсвэл найз залуу, найз бүсгүйтэйгээ маш харьцах, харилцаа холбоо тогтоох үг ярианы хэсэг маш идэвхтэй харагдаж байна. За сугар гариг Лилит Жуно 3-уулаа 1 ордон дээр буюу Жинлүүрийн ордон дээр яваа. Тэгэхээр сугар Жуно 2 маань харьцангуй бас үнэнч байдлыг илтгэж байна. Гэтэл Лилит одоо бие даасан юм захирагдахгүй байдлыг илтгэж байна. За тэгээ 9 сарын 3-нд шинэ сар таны ажил хөдөлмөрийн энергийг идэвхжүүлж өгөх юм байна. За тэгээ 9 сарын 18-ны бүтэн сар таны хувьд хувь тайланд ямар нэгэн зүйлийг дуусгах, төгсгөх, гүйцэхийг уриалах юм байна. За дараагийн орд бол Үхрийн орд. Үхрийн ордны нар сар мандалтай хүмүүс маань анхаараарай. За Үхрийн орд маань энэхүү 9 сард ерөнхий ямар энергийг өөртөө хүлээн авах вэ гэхээр таны амьдралын баталгаа, эд хөрөнгө, мөнгөний хэсэг дээр бархаас хойд гариг яваа. Тийм учраас харьцангуй бас мөнгөний азтай, эд хөрөнгийн аз од бэлэгтэй тийм саруудыг туулж яваа юм байна. За мөн дээрэс нь ангараг гариг таны ах トゥ ойрын аялал машин тэргийн хэсэг рүү орох юм байна. Тийм учраас энэ хэсгээ анхаарах хэрэгтэй. Ангараг гариг маань болохоор өөрөө дайн тулаан сөрөг энергийг удирддаг тийм гариг байдаг. За мөн дээрэс нь хүнтэй муудалцах, хүнийг үг хэлээрээ дормжлохоос гомдоохоос сэргийлэх хэрэгтэй. За нар охины ордон дээр яваа. Тэгэхээр таны өөртөө итгэлийн хэсэг маш идэвхтэй, маш өөртөө итгэлтэй. За тэг хүүхдүүдтэйгээ сайхан харилцаатай тийм сарыг туулах юм байна. За тэгээд сугар Лилит Жуно 3 таны ажлын хэсэг дээр, эрүүл мэндийн хэсэг дээр яваа юм байна. Тийм учраас та энэхүү 9 сартаа эрүүл мэндэд тордох, за их ажил хийх тийм магадaltaй тийм сарыг угтаж байгаа юм байна. За таны мөнгө төвөрөг ажлын хэсэг дээр 2-2 ивэлтэй гариг байгаа учраас энэхүү 9 сард та маш ажилсаг, ажил хийсэн мөнгө эд хөрөнгийн төлөөх энергийг өөртөө илүү татах юм байна шүү. За тэгээ 9 сарын 3-ны шинэ сар таны үр хүүхэд хоббины хэсгийг хөндөж өгөх юм байна. Тэгэхээр магадгүй та өөрийн хоббигоо хэрэгжүүлэх, эсвэл үр хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх магадaltaй байна. За мөн дээрэс нь 9 сарын 18-ны өдөр бүтэн сар таны хуучин одоо өөрөөсөө далд нуусан байсан травмаг хөндөх боломжтой магадaltaй харагдаж байна.
За дараагийн орд маань бол эхрийн орд. Эхрийн ордны нар сар мандалттай хүмүүс маань анхаараарай. За эхрийн ордон дээр бархаасууд гараг яваа. Тийм учраас ойрын саруудад та бол маш азтай, өөрлөгөө азийн энергийг дуудаж байгаа. Тийм энергитэй байгаа юм байна. За тэгэхээр альва шин зүйлийг эхлүүлэхэд тохиромжтой боломжийн энергиудыг та өөртөө дуудаж татж байгаа юм байна. За энэ 9 сард ангараг гариг мэлхий орд руу орсноор таны эд хөрөнгө мөнгөний эсхийг нэлээд хөндөж өгнө. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр мөнгө эд хөрөнгөдөө нэлээд ариу гамтай, тооцоотой байх шаардлагатай болох нэ. За тэгэхээр төлөвлөөгүй зүйлд мөнгөө өргөх зарлагдахаас зайлсхийж аль болох гамтай байх хэрэгтэй болох нь. За тэгээд нар маань охины ордон дээр явж байна. Таны гэр бүл гэрийн энерги, гэрсэг энергийг нэлээд идэвхжүүлж хөндөж өгч байна. За тэгээд сугар лилит жуно гаргууд маань таны үерхэл болзоо амьдралаас таашаал кайф авах хэсэг дээр явж байна. Тэгэхээр энэхүү сарда та болзоо үерхэлд явхад нэлээд тэм дажгүй боломжийн энергитэй харагдаж байна. За тэгээд ганц бие хүмүүс маань хэрвээ хүнтэй үерхье болзоонд явъя гэж бодож байх юм бол энэхүү 9 сар бас шинэ үерхлийг эхлүүлэхэд боломжийн нээлттэй харагдаж байна. За хэрвээ хүнтэй суудсан хүмүүс маань одоо аль хэдийн үр хүүхэдтэй болсон хүмүүс маань болохоор үр хүүхэдтэйгээ цагийг зугаатан өнгөрүүлэх боломжтой тийм сарыг өгтөж байна. За 9 сарын 3-ны шинэ сар таны гэр бүл амар амгалангийн байдлын хэсэг дээр шинэ энерги өгч байгаа юм байна. Тэр магадгүй та гэртээ шинэ зүйлийг худалдаж авах боломжтой. За эсвэл өөрөөр гэрээ засварлаж догчуулдагч байдаг юм уу тех магадaltaй. За тэгээ 9 сарын 18-ны бүтэн сараар та хуучны найз нөхөдтэйгээ холбоогоо таслах, зэгцлэх боломжтой тийм энергийг бас туулах боломжтой байна. За дараагийн орд маань болохоор мэлхий орд. Мэлхий ордны нар сар мандалттай хүмүүс маань сонсоорой. За мэлхий орд руу энэхүү 9 сард ангараг гариг буюу дайн талааны малефик буюу сөрөг гариг орно. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр таныг хувь тавилантай нь ерөнхий амьдралтай нэлээд тийм эрч хүчтэй, бусдын төлөө тэмцэх, өөрийнхөө төлөө тэмцэх, ер нь тийм тэмцлийн энергийг тань руу маш дуудаж татах боломжтой, маш ааштай энерги, эрчим өндөртэй тийм энергийг та өөртөө 9 сард хүлээн авах юм байна. За тэгээд сугар лилит жуно гаригууд маань жинлүүрийн ордон дээр яваа. Энэ таны гэр бүл, гэр орны энергийг маш идэвхжүүлж засаж одоо сайхан энергийг авчирч байна. Тэгэхээр та магадгүй гэртээ гоё мавыг гэрээ тохижуулъя гэж бодож байсан бол бас боломжийн нээлттэй. Тэгээд бас гэрийнхэнтэйгээ цагийг зөв өнгөрүүлэх боломжтой. За мөн тэгээд энэхүү 9 сар таны даалт ухамсар одоо даалт мэдрэмжийн хэсгүүд маш идэвхтэй одоо ээлтэй байгаа учраас магадгүй бясалгал хийх, йог хийх, одоо өөрийнхөө даалт ухамсарыг тэжих тэр тал дээр анхаарч үзвэл боломжийн тохиромжтой нээлттэй байна. За тэгээ бархаас бод таны зүүд нойр зүүн мэдрэмж хэсэг дээр явах учраас маш зүүд зөнтэй одоо ирээдүйг зүүдэндээ хардаг ч юм уу. Одоо зүүн совин мэдрэмж маш өндөртэй тийм саруудыг туулж байгаа юм байна. За тэгээ 9 сарын 3-ны шинэ сар таны машин тэрэг ойрын аяллаа хэсэг дээр идэвхжиж байна. Тийм учраас та магадгүй одоо ойрын аялал хийх ч юм уу тийм ээ. Тех боломжтой. За тэгээ таны оюун ухаан бодол сэтгэлгээний хэсэг маш идэвхтэй одоо тийм шин сарыг авчрах юм өөртөө хүлээн авах боломжтой байгаа юм байна. За 9 сарын 18-ны бүтэн сар таны зорилго мөрөөдөл аз холын зорилгын хэсэг дээр одоо ямар нэгэн зүйлийг дуусгах, төгсгөх, өндөрлүүлэх боломжийг авчрах боломжтой магадaltaй харагдаж байна. За дараагийн орд маань Арслангийн орд. Арслангийн ордны нар сар мандалттай хүмүүс маань анхаараарай. За энэ 9 сарда таны мөнгө төгрөг, эд хөрөнгийн хэсэгт нарны энерги явсан байна. Тийм учраас тийм үрэлгэн байх магадaltaй. За тэгээд сугар, лилит, жуно гаригууд маань таны юм сурах, харилцаа холбооны хэсэг дээр маш идэвхтэй энерги өгч байна. Тэгэхээр та нэлээд яриасаг, оюуны тийм сарыг өгөх боломжтой байна. За сугар гариг маань жинлүүрийн ордон дээр яваа. Жупитер буюу бархаас бод гариг маань эхрийн ордон дээр яваа. Тэгэхээр таны сошиал орчин буюу нийгмийн орчны хэсгүүд маш энерги эрчим өндөртэй, магадгүй шинэ танилууттай болох, найз нөхөдтэй болох тэр тал дээр бас нээлттэй боломжийн энергитэй. За мөн дээрээс нь танилын хүрээгээд тэлэх, олонний дунд байвал аз одтой байх боломжтой харагдаж байна.
За 9 сарын 3-ны шинэ сар маань таны мөнгө эд хөрөнгийн хэсэг рүү орох юм байна. Тийм учраас та магадгүй авахыг хүсэж байсан, төлөвлөж байсан зүйлээ авах өөрийн болгох боломжтой. За мөн дээрэс нь ойр зүрийн аялал хийх, ахын дүү нартайгаа цагийг өнгөрөөх тэр тал дээр бас нээлттэй энерги өгдөж байгаа юм байна. За ангараг гариг мэлхий орд руу орсноор таны энерги эрчим хүч бага зэрэг алдагдах, ядрах, сүлдэх магадaltaй. Нэлээд сайн нойр хоолой зохицуулах шаардлагатай болох нэ. За тэгээ 9 сарын 3-ны шинэ сар таны эд хөрөнгийн энергийг идэвхжүүлж дэмжлэг тусалцаа авчрах боломжтой. За тэгээд бүтэн сар 9 сарын 18-ны өдөр гарна. Энэхүү гарах бүтэн сар маань таны шашин шүтлэг амьдралыг өөдрөгөөр харах үзлийн хэсгийг ямарваа нэгэн энергийг дуусгах төгсгөж өгөх боломжтой байна. За дараагийн орд маань бол охины орд. Охины ордны нар сар мандалтай хүмүүс маань анхаараарай. За нар маань охины ордон дээр яваа. Тийм учраас охины ордны хүмүүс маань энэ хүү 9 сард маш өөртөө ихтэй ярьж хүчээр дүүрэн боломжийн тим энергийг өөртөө дуудаж байгаа юм байна. За сугар лилит жуна гаргууд маань жинлүр ордон дээр яваа юм байна. Тийм учраас таны мөнгө эд хөрөнгийн хэсэг маш идэвхтэй. Хэрвээ эд материаллык мөнгөтэй холбоотой зүйлийг өөрийн болгоё гэж бодож ирсэн бол маш таатай тухтай энергитэй. За бархас бод гариг маань ихрийн ордон дээр яваа. Таны ажлын хэсэг, амбиц, карьерийн хэсэг дээр азтай энерги, гал энерги өгж байгаа юм байна. За тийм учраас тань энэхүү 9 сар маань ажил, карьер, мөнгөний хэсэг маш идэвхтэй учраас ажил хийж мөнгөтэй болох. Өөрийн статус, карьерийг ашиглан өөрийн санхүүдэд тус нэмэр болох тийм боломжтой сарыг өгч байгаа юм байна. За ангараг гариг мэлхий орд руу энэхүү 9 сард орно. Мэлхий орд руу ангараг гариг орсноор танд ямар энерги авчрах вэ гэхээр олонний дунд орохоор та өөртөө ааштай, омогтой хүмүүсийг татах магадaltaй байна. Тэгэхээр олон хүнтэй муудалцахаас сэргийлэх. За эсвэл та найз нөхөд танил талуудтай уур омог аашаа гарах магадaltaй. За 9 сарын 3-ны өдөр шинэ сар таны өөрийн орд буюу охины ордон дээр гарах юм байна. Тэгэхээр та ямарваа нэгэн шинэ зүйлийг эхлүүлэх магадлал боломжтой тийм энергийг татах юм байна. За тэгээ 9 сарын 18-ны бүтэн сар таны далд ухамсар, травма, далд ертөнц, далдын хүсэлтэй холбоотой ямар нэгэн энергийг хөндөж төгсгөх, дуусгах боломжийг авчрах юм байна. За дараагийн орд маань жинлүрийн орд. Жинлүрийн ордны нар сар мандалтай хүмүүс маань анхаараарай. Энэхүү 9 сард таны ордон дээр буюу жинлүрийн ордон дээр сугар, лилит, жуна гаргууд яваа. Тэгэхээр та өөрийгөө гоо сайхныг дүгэлгөх, өөрийгөө гоо сайхнаар мэдрэх, өөрөөсөө гоо сайхны авраа цацруулах боломжтой. За мөн дээрэс нь тань дээр лилит яваа учраас та альва нэгэн зүйлд баригдах дургүй, эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө байх хүсэл маш их төрж байгаа. За тэгээд нар охины ордон дээр яваа. Тэгэхээр энэхүү 9 сар таны зүүд нойр далд ухамсарын хэсэг маш идэвхтэй байгаа. Тийм учраас баг зэрэг ядрах, унтаж амрах хэрэгтэй. Тийм энергийг өөртөө дуудаж байгаа юм байна. За санчир таны ажлын хэсгийг хөндөж ухарч ухрах хөдөлгөөн хийж байгаа учраас та магадгүй хийж байгаа ажлаасаа залхах, дургүйцэх боломжтой магадлалтай. За тэгээд ангараг гариг таны карьер, албан тушаал, амбиц хэсэг рүү орсон байна. Тэгэхээр энэхүү 9 сар нэлээд амбицлаг. Хэрвээ ажил хийх юм бол та өөртөө маш ааштай дарга захирлыг дуудах боломжтой харагдаж байна. За их сургууль сурдаг, гадаадад амьдардаг жинлүр ордны мандалтай хүмүүс байх юм бол их сургууль гадаад орны хэсэг маш ээлтэй бархас бод гаригаар эвээгдэж байгаа юм байна. За 9 сарын 3-ны шинэ сар таны далд ухамсар, нойр хоолны хэсэг дээр гарна. Тийм учраас өөрийгөө бясалгал хийх, өөрийгөө тайвшруулах тэр тал дээр анхаарч үзвэл тохиромжтой. 9 сарын 18-ны бүтэн сар таны нэгэн эсрэг нэг харилцааг хөндөж өгнө. Тэгэхээр та ямарваа нэгэн танилтайгаа харилцаагаа таслах, ямарваа нэгэн харилцааг дуусгах, өндөрлүүлэх боломжтой. Тийм бүтэн сарыг, тийм энергийг туулах боломжтой байна.
За дараагийн орд маань бол хилэнцэн орд. Хилэнцэн ордны мандалд нар сартай хүмүүс маань анхаараарай. За хилэнцэн ордны даалт ухамсар зүүд нойр зүүн бэлгийн хэсэг дээр сугар лилит жуна гаригууд явсан байна. Тэгэхээр там маш зүүн бэлгтэй, зүүдний зүүн совинтой, даалт ухамсарын хэсэгт нь маш идэвхтэй байна. Тийм учраас бясалгал хийх бас ээлтэй байна. За тэгээд нар охины ордон дээр яваа. Тэгэхээр таны сошиал орчин, нийгмийн харилцаа, найз нөхдийн эсхийг гал энерги ивэж байгаа юм байна. Тэгэхээр та энэхүү 9 сардаа маш олон найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх, хамт олонтой болох, хамт олонтой цагийг өнгөрүүлэх тийм боломжтой. За мөн дээрэс нь ангараг гариг мэлхий орд руу орно. За тэгснээр танд маш эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, юмд баригдах дургүй, холоо хэлэл хиймээр санагдах тийм эрчим хүч, тийм энерги өгөх боломжтой харагдаж байна. За тэгээд бархасад гариг таны бэлгийн амьдрал мөн дундын өмч хөрөнгийн хэсэг дээр ивэлт өгч байна. Тэгэхээр та энэхүү 9 сардаа за мөн ойрын саруудаа бэлгийн амьдралын хэсэг маш ивэлтэй, ээлтэй. За мөн дээрэс нь даалт ухамсарын хэсэг маш идэвхтэй байгаа учраас зүүн бэлгээ хөгжүүлэх, даалт ертөнцийг сонирхох тал дээр бас нээлттэй, ээлтэй байна. За 9 сарын 3-ны шин сар таны найз нөхөд танилын хүрээг тэлэх, шинчилж өгөх боломжтой. 9 сарын 18-ны бүтэн сар таны эрүүл мэнд ажлын хэсэг дээр гарахаар та эрүүл мэнд ажлын тал дээр дуусгах чадаагүй ажлаа дуусгах, өндөрлүүлэх, гүйцээх боломжтой харагдаж байна. За дараачийн орд маань бол номын орд. Номын ордны мандалд нар сартай хүмүүс маань анхаараарай. За номын ордны найз нөхөд танил талын хэсэг рүү сугар лилит жуна гаригууд орсон байна. Тэгэхээр энэхүү 9 сар нэлээд их танилын хүрээгээ тэлсэн олны дунд байвал тохиромжтой. Сошиал орчинд байвал нэлээд тохиромжтой тийм сарыг та хүртэж авч байгаа юм байна. За нар охины ордон дээр яваа. Та хэрвээ ажилд орох юм бол, ажил хийж байгаа бол таны захирал маш эрч хүчтэй. Та өөртөө тийм эрч хүчтэй, аав шигээ захиралтай тийм хүнийг өөртөө татах боломжтой харагдаж байна. За Жупитер буюу бархас бод гариг маань таны нэгээс сэргэнэх харилцаа, бизнесийн хамтрал, хамтрагчийн партнерийн хэсэг дээр яваа. Тэгэхээр энэ тал дээр та бас азтай эвээгдсэн. Тэгэхээр таны бизнесийн хамтрал, хамт олонний хэсэг маш идэвхтэй байгаа учраас энэ 9 сарда та ганцаараа байхаас илүү олон хүнтэй цуг байх юм бол илүү азтай, тохиромжтой, энергитэй очих юм байна. За энэ 9 сард ангараг гариг мэлхий орд руу орно. Энэхүү ангараг гариг маань мэлхий орд руу орсноор та жижиг сажиг бэртэж гэмтэхээс өөрийгөө нэлээд анхаарч сэрэмжлэх хэрэгтэй. За мөн дээрэс нь таны бэлгийн амьдрал, бэлгийн дур хүсэл нэлээд өндөр идэвхтэй харагдаж байна. За 9 сарын 3-ны шин сар таны ажил, карьер, зорилгын эсхийг маш идэвхжүүлж, шинэ энергиг өгөх боломжтой. 9 сарын 18-ны бүтэн сар таны болзоо, үерхэл, хоббиний хэсэг дээр ямарваа нэгэн зүйлийг төгсгөх, гүйцээж өгөх боломжтой тийм энергиг татж байгаа юм байна. За номын ордны хүмүүс маань бол өөрсдөө маш азтай хүмүүс байдаг учраас зовлонг яаж хийж байгаа даваа гарчнаа. За дараагийн орд маань бол материйн орд. Материйн ордны мандалд нар сартай хүмүүс маань анхаараарай. За материйн ордны хүн маань хувьд энэхүү 9 сар маш завгүй. Яагаад тэгэхээр ажил, карьер, холын зорилгын хэсгүүд дээр бархас бод, сугар, за тэгээ бас лилит жуна гэх гаригууд нэлийн энерги өгч эрчимжүүлсэн харагдаж байна. За та магадгүй шинэ ажилд оръё гэд зорж байсан, хайж байсан бол шинэ ажилд ороход бас тохиромжтой цаг үе ирсэн байна гэж харагдаж байна. За эрүүл мэндийн хэсэг дээр бархас бод яваа учраас бас эрүүл мэнд боломжийн тохиромжтой. За хэрвээ тэжээвэр амьтантай болъё гэж бодож ирсэн бол бас маш тохиромжтой энергийг та өөртөө дуудаж байгаа юм байна. За тэгээд нар охины ордон дээр яваа. Тийм учраас та энэ 9 сардаа холоо хэлэл хийх, амьдралаа утга учир философи судлах зэрэг дээр бас нэлээд дажгүй нэрхтэй.
Ангараг гариг мэлхий орд руу орно. Ангараг гариг мэлхий орд руу орсноор таны нэгэн эсрэг нэг харилцааг маш идэвхжүүлж гал энергитэй болгож өгнө. Тийм учраас та хүнтэй муудалцах, сөргөөцөлдөх боломжтой магадлалтай тийм 9 сарыг ухтаж авч байгаа юм байна. За тэгэхээр та нэгэн эсрэг нэг харилцаан дээр өөртөө маш ааштай эрч хүчтэй хүмүүсийг татж байгаа юм байна. 9 сарын 3-ны шинэ сар таны гадаад орон, философи, шашин шүтлэг, амьдралыг өөдрөгөөр харах хэсэг дээр шинэ энергийг авчирна. За магадгүй шинэ их сургуульд орё гэж бодож ирсэн хүмүүс бас энэ талын энергийг дэмжиж өгөх боломжтой шинэ сар гарах юм байна. За тэгээд 9 сарын 18-ны бүтэн сар таны гэр бүл, сэтгэл санааны амар амгалан байдлын хэсгийг хөндөж өгнө. Тэгэхээр энэ тал дээр та ямарваа нэгэн зүйлийг гүйцээх, төгсгөх боломжтой харагдаж байна. За дараагийн орд маань бол хумхай орд. Хумхай ордны мандалд нар сартай хүмүүс маань анхаараарай. За бархаас од гариг таны хобби, цагийг зугаатай өнгөрүүлэх, амьдралаас кайф таашаал авах хэсгээр ивэл өөрийн гэсэн энерги өгж байна. Тийм учраас та магадгүй хүүхэдтэй болъё гэж төлөвлөж байсан бол хүүхэдтэй болох боломжтой. За эсвэл хоббигоо хэрэгжүүлэх гэж бодож байсан бол энэ 9 сард хоббигоо хэрэгжүүлэх нээлттэй. За тэгээ ангараг гариг маань мэлхий орд руу орно. Мэлхий орд руу шилжиж хөдлөн байсан ангараг гариг нь таны хувьд маш завгүй. Ажил болон эрүүл мэндэд нэлээд анхаарах ёстой тийм завгүй 9 сарыг танд дуудаж авчирч байна. За сугар гариг таны хорвоог өөдрөгөөр харах, хорвоод ирээдүйд итгэх итгэлийн хэсгийг ивэж дэмжиж өгч байна. Тийм учраас ертөнцийн мөн чанарыг судлах, амьдралын утга учирыг судлах, холын аялал хийх гэх мэтчлэн энергиудыг танд өгч байгаа юм байна. За санжир гариг таны мөнгө санхүү, амгалан тайван байдлын хэсэг дээр ухрал төлөвлөгөөнөө хийснээр ойрын саруудаа та мөнгө санхүүгээ маш тооцоотой зөв авч явах шаардлагатай байх нь. За тэг 9 сарын 3-ны шинэ сар таны далд ертөнц, бэлгийн амьдрал болон нуугдмал хэсэг дээр шинэ энерги, шинэ эрчим энергийг өгөх боломжтой харагдаж байна. За мөн дээрээс нь 9 сарын 18-ны өдөр бүтэн сар таны харилцаа холбоо, яриа хөөрөө, ахан дүүсэн хэсэг дээр ямарваа нэгэн зүйлийг дуусгах, төгсгөх, өндөрлүүлэх боломж өгөх боломжтой байна. За хумхай ордныхны хувьд өмнөх сарыг бодвол ядралтын хувийг эс тооцох юм бол дажгүй боломжийн нээлттэй ад жаргалтай сарыг өгтөж авч байгаа юм байна. За дараагийн орд маань бол загасны орд. Загасны ордны мандалд нар сартай хүмүүс маань анхаараарай. Загасны ордных маань энэхүү 9 сард гэр бүл, гэр орны энерги маш идэвхтэй, ээлтэй. За тэгээ нэгэн эсрэг нэг харилцаан дээр нар яваа. Охины ордон дээр нар яваа. Тийм учраас хүмүүстэй харьцах шаардлагатай болох нь. За тэгээд загасны ордны маань хувьд бэлгийн амьдрал маш эрч хүчтэй, эрчимтэй энергитэй юм байна. Тэгэхээр таны бэлгийн амьдралын хэсэг дээр Лилит, Жуно, за тэгээ сугар гариг яваа юм байна. Тэгэхээр тэр талууд дээр дарагдсан энергийг гүйцээх боломжтой. За тэгээ таны ордон дээр буюу загасны ордон дээр санжир гариг ухарч байгаа. Тэгэхээр та ойрын саруудад нэлээд хариуцлагатай, амьдрал удаан санагдах тийм боломж магадлал өндөр байна. За ангараг гариг мэлхий орд руу орсноор таны хувьд болзоонд явмаар санагдах. За эсвэл болзоонд явах юм бол та өөртөө найз бүсгүй, найз залуугийн хувьд маш эрч хүчтэй, ааштай хүмүүсийг татах магадлалтай. За аль хэдийн үр хүүхэдтэй загасны ордных маань байх юм бол таны үр хүүхэд маш эрч хүчтэй, хөдөлгөөнтэй тийм сарыг та өөртөө татж байгаа юм байна. За 9 сарын 3-ны өдөр шинэ сар таны нэгэн эсрэг нэг харилцаан дээр гарна. Тийм учраас магадгүй та ямарваа нэг шинэ гэрээ контракт хийх, шинэ партнертай болох, за эсвэл шинэ хүнтэй танилцах гэх мэтчлэн тийм боломжийг. За 9 сарын 18-ны өдөр бүтэн сар гарна. Энэхүү бүтэн сар нь таны эд хөрөнгө, материаллык, мөнгөний хэсэг дээр ямарваа нэгэн зүйлийг дуусгах, төгсгөх, өндөрлүүлэх боломжийг авчрах боломжтой байна. За дараа сарын 6 бичлэгээр ялгуулцлаа. Түр баяртай.